За прокурорын байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа мөнгө угаах гэмтрийг хянан шийдвэрлэх ажиллагаа, тулгамдчуу асуудал, шийдвэрлэх арга зам сэдвт олон улсын эрдэм шинжилгээний хурал маань амжилттай зохион байгуулагдаж байна. Энэхүү хуралд миний хувьд мөнгө угаах гэмтрийн нөхцөл байдал, за анхаарах зарим асуудлын талаар илтгэл хэлэлцүүлсэн. За Монгол улсын хувьд энэ мөнгө угаах гэмтрэгтэй тэмцэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулсан зохих үр дүнгээ өгч байна. Гэхдээ бидний хувьд бас анхаарал зохих зүйлүүд ч цөөнгүй байна. Тухайлбал мөнгө угаах гэмтрийн шалтгаан нөхцөлийг бодиттой тогтоох, за түүн дээрээ үндэслээд гэмтрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулах. За хоёрдугаарт Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцэд нийцүүлэн дотоодын хууль тогтоомжийг бас боловсронгуй болгох. За мөнгө угаах гэмтрэгтэй тэмцэх чиглэлээр байгуулсан олон улсын байгууллагуудаас ирүүлсэн энэ санал зөвлөмж тулгуурлан энэ төрлийн гэмтрэгтэй тэмцэх үйл ажиллагаагаа эрчимжүүлэх. За мөнгө угаах гэмтрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа албан хаагчдыгаа мэрэгшүүлэх, сургах, дадлагжуулах, за түүнчлэн дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн сайн туршлагыг Монгол улсад нутагшуулах замаар энэ төрлийн гэмтрэгтэй тэмцэх нь одоо үр дүнтэй гэж үзэж байгаа талаар илтгэлтэй дурдсан.